Сайн уу. За өчтөр бидэд маш их ядарсан. 7 цагийн нислэг бас 2 хүүхэдтэй бас ламаргүй даваа байлээ. Тэгээд ямарчсан айгүй чанга байлаа. Тэгээд дээрэс нь юулууга буудлын руугаа явж явах замдаа бас жоохон ядарсан. Замдаа жоохон төвгжрээд тэгээ нэг цагийн газар цаг 30 минут явж байгаад ирсэн. Өчтөр шөнө зөвөр толгойтой байл нам. Тэгээ өглөө босч ирээд цайндаа орцгоочоод тэгээ бид одоо бол Батон бич дээр ирсэн байна. Өнөөдрийн влог маань Батон бич дээр үргэлжлэх болно. Баярлаа. За энэ манай хэд маань энэ суудлууд нь бүгдээрээ тус тусдаа үнэтэй байд юм байна. 2 суудал, 3 суудал, 4 суудал гэх тус тусдаа үнэтэй. За ирсэн сэтгэгдэл хэрэг найрт. Өчигдөр орой жоохон ядраад хаана ирчихвэл гэж бодсон чи. Өнөөдөр бол гоё ээ нөө. Чи ямар энэ гай вэ нөө? За тэгээ өнөөдрийн влог Батон бич дээрээс үргэлжилж байна. Yeah. Хөл мэцэг өмсөж байгаа чаа. Нашарта. Вай, ямар гоё. Нашарта иро. Oh shit. Бebe адрес. Уй, хоёроо. Чөөр одоо явж шít. Амар суудл модлаа алцсан. Манай нөхдөд дэслээ гоё ах шиг өнөө. Наранд хинд яагаад? Миний маникюр педикюр фотоштой. А? Миний педикюр фотоштой тэр бүхнийг. Аль нь? Энэ одоо харж байна. Юу хөөрхий. Ой охин энэ хоёрын доор. Жохо түлэгтчих гээд байна. Наранд аймаар байна. Нар аймаар байна. Сайхан борлоо гэж утсан чи. Гэл явж ин да. Манай хотод их л гоё ах шиг байна. Гэрээс гарддаг болохоор гэрээс гарддаг хүүхдүүд гэрээс гарахаар хэвээр сайхан баг шиг штэ. Би тэн дээр хараа юу штэ. Савлуур штэ очиж суучаач. Очиж суудаад хоёр. Чам дээр минь асгарах гээ. Ой миний охин унгаваа. Та өөрөө хойшоо унаад игдээ. За яа. Би тэн ой тийм биш. Энэ хам бургацааны мод юм биш тараа. Харж гин үү? Энэ хам бургацсан мөн үү? Итгэхгүй. За тэгээд хоёулаа ахтаа хэлсэн. Гуруулаа болоод аялсан. Дөрүлээ болоод аялж байна. Тэгээ ямар ч байсан бодож санаж явхад бол бүтэхгүй юм бол биш. Жохон экстрим юм биш үү? Хоёр жохон. Тийм яг хоёр жохон хөвгтэй. Ялтчгүй жохон экстрим юм байна. Тэгээд
Ер нь тэгээд санаж явахд бүтэндээ гэж. Тэгээд аль 8 сард багт аялна гэж төлөвлөж эхэлсэн. Яг итгэлгүй байсан ч гэсэн нөхөр бол одоо нөхөр ч одоо би шүү дээ. Нөхөр бол аялна гэдэгтээ бол итгэлтэй байсан. Эхнэр болохлаа. Эхнэрийн тал дээр болохоор эхнэр яг 2 хүүхэдтэй аялахад ямар байх бол тэгээ яг бас итгэл ер нь жоохон муутай байсан. Тийм үү? Тий. Л гэж байна. Би нэг охиныхоо толгой дээр микэ зүтсэн. Монголоос ирсэн чинь миний ханиад амар сонирн байна. Анахтар хараа ханиадтай ирсэн юм аа. Тэсэн чи. Идээд ч байгаа мó. Идэхгүй ч байгаа мó мэдгүй. Жохо сонирхол байгаа гэх шиг байна. Тэгээ аялал нэг иймэрхүү үргэлжилж байна да. Эхний өдөр янзын л гоё юм. Өчигдөр жохо ядарсныг их тооцол. Манайхны аяллаа өдөр эхний өдөр хэр байна? Сая бикини авсан уу? Аваагүй. Хүүхдтэй бикини явсан. За манай хоёр аялал хэр байна? Янз юм байна. Яарс. Нэг хөгжим зараа явчих. Аль жимсийн нарэ. Аннас байна, манго байна, энд юу байгаа? Watermelon-ос надаа. Жимснүүд нь өстой гоё амттай байна. Тэгээ дээрээс амар гоё fresh байна. Яасан миний хэлсэн сонсноо. Тэгээ жимс амар гоё fresh байна. Биднийг айгүй хятад гэж бодоод байна. Хүмүүс ер нь мэдлэгтэй л ер нь нихаав гэж мэдлээд байна. Ерөөс өөдөө сайн байна гэхгүй. Юу гэсэн гинэ? Нихао гэсэн чинь нөө нихао гэсэн sorry гэж авсан. Казахстан. Нөө Казахстан. Өчигдөр тэгсэн шүү дээ. Өчигдөр орой дэлгүүр орсон чинь where are you from гэхээр Mongolia гэдгсэн чинь. Тэгэхээр нэгсэн дээ хүү гинэ өөдөөс. Тэгэхээр yes who. My name is who. Тэгээд аваасан. Гайн. Эхний влог өчигдөр орсон. Онгоцон доторх одоо 7 цагийн аяллаа. Влог болгож бичсэн. Тэгээ өчигдөр буудал дээр ирчээд бүр аимшигтай өлсөд тэгээ бөөнөрөө гой хоол авч идчихэд тэгээд нэг бассейнд хальт орж агаад тэгээл ер нь ороод амарцсан дөө. Ер нь жоохон ядралт маш их байсан болохоор би бас тодорхой хэмжээнд жин хассан. Тэгээд надад бол одоо энэ Таиландд ирсэн байгаа би бол одоогийн байдлаараа таалагдчихээн. Ваа, энд миний жижиг охин бай. Миний жижиг охины өмдийн дэше дутаа иччихээ. Бичлэг ер нь үргэлжлээл явж байгаа манайхан гоё. Бичлэгэн дээр гоё ороод. За манай хоёр мөмдөж ийнэ. Галаа ирэг дээр мөмдөж байна. Хүүхд ч уйлаад байвал Таиланд яваарай. Ядчил Таиландд уйлах бол. За далаар орхоо. Миний охиноо шаардаа. Нэрээ илсэлцээ. Нэг ялгаа алгоо нэрээ бас илсэлцээ. За одоо идлээ жоохон загварын ертөнцөөр аялцгаана. Патон бичийн нарантуул энэ араа AirPod Max хүртлээ баст. Байхгүй брэнд алах. Gucci. Gucci элвэ. North Face энд бол өстой байхгүй брэнд. За тэнд нэг аятайхан Mac-тай газар байсан түрүү явсан. Тийш очиж тэндээс Mac үзчихье. Энэ айгүй аятайхан байгаа. За энийг барьчих. Би нэг Mac өмсчихдэг. Хаач всэн том ярьсан мэр. Манай тэр надад Мишель Амазонгоос нэг подолк авах гэдгсэн чинь
За манай нөхөр 3XL-ийг өмсөх байх гэсэн яна манай тим эрзмэрт бодлох зарагддаг гэсэн. Тойл мөлөө баг нууцсан байгаа юм шүү. Энэ пас гэдэгтээ айгу зүгээр юм байна. Ийм олон юм авч өгдөг хүнд бол. Thank you. Only one. Only one. Thank you. Ngaya भनेको ngaya भनेको बेसी थिएन गरेर. 500 гэвстэй. Олон юм ярьдаг чарс. Зя нэг юм Mac авлаа ямарч байсан. Манай үеийн нөхрээр энэ айтайхан өмсчихэд энэ болохоор нөгөө нэг ус юу нарны 100% хамгаалттай тэгээ усны юм Mac юм байна. Үгүй цамц юм байна. Өнгөрсөн жил бидэд хамт аялаагүй. Би болохоор юу явсан? Вьетнам явсан. Үеэл болохоор Филиппин явчиад ирсэн. Тийм Филиппиний Боракай нөгөө цагаан хэлстэй арал руу. Тэнд гэхдээ ямар байсан бэ? Гоё эс. Эндхтэй харьцуулбал. Эндтэй харьцуулбал Боракай нь гоё юм. Гэхдээ тийш чи хэдэн цаг нисдэг лээ? Тийш чи хол дамжин нэлээ болно. Нилээ олон дамж ниссэн. Тэгээ очингуудаас завар цааш явсан тий. Завар. Тийм тэгэхэр чин бас чанга. Тэгээд эдний хөвгт ч дөнгөж ой гарантай байсан гэдэг чинь. Одоо манай том охин шиг байсан гэсэн үг юм уу? Тэгэхэр чин бас одоо бит хоёр ингэж явж байна. Гэтэ бит хоёр одоо тэнэг гэх юм уу? Эсвэл одоо зөрөгтэй гэх юм уу? Гэдэг одоо утаанаас холдоод Монголд байхаар ч угаасаа гэрээс гарахгүй байгаа юм чи яах юм бэ? Тийм болохоор ингээл зориглоод ч хамаагүй, зориуч ч хамаагүй одоо юу гиндэ? Тэгэл ингээл 4 сартаа нялх охиноо тэрвэл 2 нялх хөхтэй ингээл явцсан юм да. За ямар вэ? Бас өнгөлөг байгаас тэгтээ. Би Mac лав шүү дээ. Өөр би юу аа. Угаас ийм Mac. Энэ тэгтээ материал нэг гоё юм байна. Яах вэ? Борлжлээ. Харин сайхан хар юм болно. Би тэгтээ Вьетнамд ч хавхар болсон шүү дээ. Тэ би ирчээд бичлэгээ хийсэн ч дээ хавхар юм. Мама энэ. Яг бэнтэй шүү дээ. Түлэгдэхээс бол айхгүй. Далаад гэхдээ арьс амар гоё ойлгодог тий. Тэ. Далаас арьстай гоё ойлгодог. Нөө далаанд давстай байдаг болохоор. За усраа орчоод ирээ. Болол бичнэ.
Далаа дээрээ жоох уйдаад. Одоо Фуката тоор одоо энэ аваараа жоохон гисэж байна. Энэ нөгөө нэг замын урсгал нь юм буруу үед юм манахаас ингээ энэ талаас машин ирдэг, баруун талаас машин ирдэг. Энэ жоохон эвгүй замын урсгалтай. Тэгээ зам гарахад ер нь жоохон болгоомжтой хурдан ингээд шаламгаа гарахгүй бол бас гарууд бол бас яач магадгүй л байна. Нэг тийм гэрлэн тохиосоод байх юм байхгүй. Тэгээ энэ талаас машин ирж байна. Тэгээ мотоциклууд энд нэгээр давхилсан. За одоо энэ хоёрыг гисэж хагаад. Тэгээ харж амарнаа. Харж гинэ юу дээрээ буудал дээр очиж амарнаа. Эрэгтэй хүмүүс гэхдээ бас арай муухай юм аа. Яасэ. Сая манай охин далаа руу орох хувцсан нь орцсон чи шууд тэрвэрж авч явсан шинэ палаж аваад өгсөн шүү дээ. Мухагац охиндоо болохоор бүр Бэр запас палаж аваагүй юм та. Тэгэхээр нэ яг хоо нэг палаж авах гэсэн чи 50,000 гинэ. Ер нь бол 500 бат. Тэгээ 50,000 гэхээр доош өгсөж 400 гэж. Тэгэхээр за мөнгө гаргаж өг авчлаа гэж бодоод нөгөө авсан палажийн буцаагаад өлгүүр дээр нь буцаагаад тавьсан чи за 300-аар ав гэж. Тэгээ 300 бат буюу 30,000 төгрөгөөр зөндөө нэг палаж авчихсан. Хөр 50 дөө. Үгүй сая ийшээ нэг гадаад нэг Таиланд эмэгтэй юун дээр нь мопедэн дээр нь сууцсан хүзүүг нь үнсцээ гэж байна. Оросод гой биетэй магни. Буудлын руугаа алхах замаар ер нь жоохон тойруу газраар алхах юм мэдээд яваагүй газраар яваад. Сая замд Макдоналдс таарлаа. Тэгээ бидэд өглөөнийхөө цайг уучаад нэг хөлсөхгүй болохоор юм мэдээгүй л. Энд ямар ч тийм шинэ жилийн уур амьсгал бүр юу ч алга. Манай монголчууд тэгж амар тэмдэглэдэг хүмүүс бол биш юм шиг. Монголчууд баяраас баяраа. Юу юм бэ? Саваа. Энэ савн гинэ. Энэ хараа. Савн гинэ. Энэ сав. Фасоно. Фасоно. Зам бүр амар заяа. Weed Club гэж байсан. Weed Club. Харт амх зардаг газар байсан бүр бүтөө. Миний сонирхох юм бол биш. Бидний сонирхдаг юм бол биш. Тэнд явж байна. Тэгэл тавхаага ирэхтэл явна да. Явдаг да. Сайн алах штэ. Монголд байхад угаасаа тэгэл барагта машин унахаа болцсон. Машин аваагүй бараг 10 онц өслөө бибэ. Өнөө орой ийшээ орно. Gentleman's Club. Гэхдээ арай дэндүү халуун байна. Төвчээр багагдаж байна. Яг одоо хайцгаж байгаа үлээ. Буудлын руу явж байгаа ер нь бол. Яагаад ингэж тойрч яваад байгаа үлээ? Burger King. Бар нэг газар үзээ. Энэ яг гол Орос эмэгтэйчүүд арай дэндүү гоё биетэй байна. тодорхой хэмжээний Шикнүүд нь амар гоё гардаг бүр. Амар гоё гардаг. Яг ингэж жимсээр мөстэй халуунд бол үнэхээр nice. Манай нөхөр бол гэхдээ тодорхой хэмжээний гэдэг үгэнд их дуртай тодорхой хэмжээний хэсэг хүн байгаа. Яа, сүүдэр чи ямар гоё юм бэ? Би ийшээ сууж үзэдэх үү? Дөө. Тий. Соо ардын тараад байна. Энэ шинэ жилийн уур амьсгал биш.
Гой манайхан гой бичлэгээ гой дуустал мэдчихэж байгаа биз дээ. Манайх тэр нэг юм чизкейктэй ийм маруулж авлаа. Ямар амттай вэ? Нүүр бүрний ис болсон юм. Уг нь гайхгүй юу. Гэтэ нэг тийм манай нөхрийн дургуй амт. Би юун төвтэй дургуйг нь мэдэн штэ. Ганц. За ганц. Сони үстэй. Гой юм шиг, ганцгүй юм шиг. Тэгсэн одоогийн мэдлэр ингээд лого хийгээд тэнгуут орой ингээ октодоо унтсных нь араас ингээд лого эдитлж байгаа. Тэгээ ингээд бас жоохон ядраад байд юм байна. Гэтэ ах вэ. Гой бичлэг нөт хийх гэж хичээн. Болон зарим лого гойор ингээ янзлая гэж бодхолоор чадахгүй маа. Нара дайсан. Их нэртэй бэлэг болгож авч өгсөн. Том охин төрүүлээд. Энэ дайсны индүү байна. Та тэгж яагаад нэг индүүг нь авч өгнө доо. Санж явахд болд юм аа. Эр хүний дотор эмээлтэй хазаартай гэдэг шиг. Тэгэл ер нь яг ингээд нэг авахыг хүссэн, эсвэл хийхийг хүссэн зорьсон юм байвал бол миний хувьд болохоор заавал би бүтээжийн санаа мөрдөг. Манайхан тэгэхээр гоё зориг тавиад тэр зорьсон зорилготой заавал хүрцгээж байгаарай. Тайлбар билгүүрээ үргэлжлүүлнэ. But I don't know what maybe she would I want to check what she like. Бол нэг ганц гоё эмэг авч өгье гэсэн чинь манай энд нэг автомаа байгаа. Para alveg skartgripið bara. Ээж хийж ихийг таслаатын. Амир. Дайс үзсэн бэ? Эндүүл байлээ. Шинэ индүү нөө. Тий. Шууд найтан гарны индүү. Би танд авч өгнө. Үгүй. Индүүг чинь сольж өгнө. Толгон дээр шил тавьчих шил хараад байгаа шүү дээ. Нэг гоё биеийн амар гоё юмртай тосолж аваад хөө бай. Нүнгээр нөгөө нэг юу байсан ш түрүү. Chanel лөө бишээ. Нөгөө нэг биеийн савн байх болоо. За хоёр дахь хорт нь гараад ирлээ. Ах хүүхдээ утснаа байна. Эмхтэй бикини нүд байна. Нөгөө нэг Nike, Adidas, Puma, Under Armour, Crocs эдрлөө ороод ирсэн. Шүлс гойж баах юм аа. Манайх тэр надаар Crocs авахлаа гэсэн. Ямар Crocs вэ? Ориг Crocs шивэрддэг бах те. Үүсэн байгаа зү. Үүсэн. Гөө ер нь жижиг нөө мөнгөө хийх нэг юм жижигхэн цүнх авмаар юм байна. Тусад нь. Тэгэхгүй одоо энэ чинь нөгөө паскын дотроо гадаад пассвортуудаа хийцэн. Тэгээ дээрэс нь мөнгөө нэг тогтоон дотор хийцэн явж байгаа. Солиосон мөнгөө ирж гэх. Тэгээд мөнгөө хийх нэг тийм жижигхэн богц аммаар байна. Ер нь аялахаар төлөвлөж байгаа бол тиймэрхүү за нэг мөнгөний богц нөгөө яг зоос мас байдаг болохоор хийчихвэл амар юм байна. Мөнгөний богц. Тэгээд паскос аягүй зүгээр санагдчих шүү. Нэрэл хэрэгтэй гэдээс нь үнэн юм шиг байна. Одоо ингээ хүүхдэд тэрвэр явж байхдаа ингээл заавалчгүй тэрэг рүүгээ идэх ч юм уу. Заавал эсвэл бүр юм том үр өвшүүгээ гээд тэрийгэ байн гаргаа яваад ах жоохон төвхтэй. Тийм болохоор шууд ингээ паскиндаа хийгээл үр өвчөндөө хийгээл явчвал амар санагдчих. Эндээс нэр нэг гоё гамбан золж авд юм уу? Гамбанзны өвчтэй болсон. Энд нэг юм автомат тоглоомны хэсэг байна.
би гинт ийм юм авч идэхэр шийдлээ. Окей 18500 болж байна. Өөс амар зузаан хэлээд ирэх юм шүү дээ. Уцаа орлохгүй явах юм бас нэг удаа дэ зүгээр юм. Гэхдээ яг уцаа орлох юм аа. Миний охин бүр сэрэгчгүй, хөдлөгчгүй унтаад харна бас жоох айлаа. Тэгээд айгаад цээжийн чагнж үзлээ. Зүрхэн зохилж ийн бүрээ. Ингээд амар удаан унтаад харна жоох айгаад. Одоо унтаа цаг болчлаа тий. Тэгвэл цаг гар унтчихээн. Тэгээ өдрийн цагаар ингээд гадуур ингэж нэг унтадаггүй болохоор жоох айгаад хөдөн нараа. Не да. Миний хоёр охин доод нэг чаваас агаарт гарч чах шиг байна. Арьс марсных нь жижиг охины арьсны мөнгө нь бүр шал өөр болцсон. Ирэл амар. Зорилго маань хамгийн гол зорилго маань одоо тэр шүү дээ. Хөөхдөл агаартай газар байлгах. Thank you. Ayun. Миний нүүр битүүж эхлээд болчих. Одоо нэг жоохон сойз мойз тэгээ нэг биеийн тос өдрөгээд тиймэрхүү юм аваад авдаг юм уу гэд дэлгүүр дотроо сэвж чинь манай томохос ирсээ. Заавал халбагдаж өгөө. Дээр бас зовцсон. Заавал шилтээ нэг. Bye. Ejek bye. Hello. Bye. Thailand. Охиноо олцоод өрөөндөө амарч агаад бичлэг эдитлэх юмудаа эдитлж агаад одоо өрөөнөөсөө гараа авч байна. Өнөөдөр бас ер нь бас сансныг бодвол их хайтайх өдөр болж өнгөрлөө. Тийм ээ бэбэ. Тэгээд одоо хараа юунда буудлынхаа бассейн эдэрт гоё амраад амрангаа нэг ганц нэг коктейл ч юм уу те сайхан шейк мейк уугаад амрыг гэж. Би өнөөдөр өстө нэлээд түлэгдчихлээ. Миний нүүр мөр улаацсан байна. Гэтэ гоё арьс гоё болох уу гэж бодож байгаа. За гараарай.
Манай буудал болохоор бидэд 11 сар захиалга өгсөн. Ер нь бол нэлээ ревью сайтай буудал. Бамман гэд Bamma Residence гэд ер нь бол нэлээ ревью сайтай буудал. Тэгээд бас айгу боломжийн үн ханштай. Ийм буудал байсан. Яг хөө бит хоёр өмнө Хайнан Вьетнам руу аялахад бол яг иймэрхүү бол байгаагүй л дээ. Би юу авъя? Алчуур авъя. Буудал нь бол айгүй гоё тогтохтой тийм санагдчихсэн. Гэхдээ энэ удаагийн Пхукетийн буудал бол яг сансан шиг байгаагүй. Гисэн хэдий ч гэсэн одоо энэ байгаа газартаа гоё enjoy хийхин тулд ер нь бол айл болох гоё юм сэтгэл хангалуун байх гэж маш хичээж байгаа. Тийм болохоор тийм болохоор нэг олон юм ярихгүй. Одоо яг энэ гоё байгаа орчиндөө гоё байх гал хичээж энэ даа хөө. За одоо харин гоё ясан нэдэрлэг орж гоё амрыг жоохон сэлий энд бас нэлээ халуун байна. За тэгээ октод маань л гоё агаартай тухтай байж ивэл өөр нэг бодол санах юм байна. Өглөө бидэд болохоор өнөөдөр бас аюу ирцэрсэн. Яах вэ? За одоо манай буудлын бассейн болохоор за нэг иймэрхүү. Оройн цагаар бол нэг иймэрхүү. Бассейн дээр нь бол гоё. За бассейн руу гарцгаая. Усныхаа энэ нөгөө нэг усны хамгаалтаа DJ-ийнхаа усны хамгаалтаа шалгаж үзлээ. Айгу гоё юм болчихжээ. Гэхдээ яг одоо ингэ нөгөө влог дээр босоогоор бичигдэж байна. Нөгөө нэг дотроо ороод босоогоор бичигдэх хэрэг нь жоохон боломжгүй юм байна. Үгүй хэвтэйгээр хөндлөнгөөр бичигдэх хэрэг нь боломжгүй юм байна. Янзэ гоё юм. Бичлэгтэйгээ хамтаагаараа. Би тэд гарч ирээд сууж байна. Буудлынхаа пүүлд. Манай хүн тэнд заваарч байна. Заваар. Бид дөрөв одоо энд ирээд хоёр дахь хоройн болж байна. Яг Улаанбаатарт бол бид дөрөв гэрээсээ ерөөсө гараагүй сүүлийн 14 хоног бараг гэрээсээ гараагүй. Гэхдээ бид дөрөв ер нь Монголд 100 орой ингээд хүүхдээ салхилуулаад суух хэцүү шттэ. Энд бол ёстой гоё юм. Хамгийн гол нь орчин нь яг энэ буудлын иргэн тойрон орчин амьд ажиг болохоор таалагдчихлээ байна л да. Өнөөдрийн влог маань иргэн бараг дуусах төхөж байна. Тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Гоё дараагийн влогуудтай маань хамт байгаарай. Влогоо гоё үргэлжлүүлээд үзээрэй. Тэгээд бас subscribe дарахаа мартаа манайхаа. Баярлалаа. Бибе. Апок